За өнөөдөр та бүхэнд 2026 оны 6 сарын 9-ний өдөр олон нийтийн сүлжээгээр түгээгдсэн хүний эрхийн үндэсний комиссд гомдол гаргаж хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга ган зоригийн гарын үсэг бүхий албан бичгийн хүрээнд олон нийтэд түгээгдсэн мэдээллийн мөрөөр хүний эрхийн үндэсний комисс бол шуурхай ажиллагааг авч тамгын даргын 2026 оны 6 сарын 9-ний А53 дугаар тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж дотоод хяналт шалгалтыг хийсэн. За үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг дүгнэлтийг бол тамгын газраар танилцуулсан учраас та бүхнээр дамжуулан олон нийтэд энэхүү мэдээллийг бол хийж байна. За олон нийтийн цахим сүлжээгээр 2026 оны 6 сарын 9-ний өдөр хүний эрхийн үндэсний комиссийн хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын албан үүргийн төр орлон гүйцэтгэгч ган зориг нь эргэн ан хуйгийн зураг хүний биометрик мэдээлэл болох тул мэдээллийн эзний зөвшөөрлгүйгээр түүний зургийг зөв цэгмийн сайт нийтлсэн гэх агуулга бүхий албан бичгийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэд шилжүүлж улмаар тус цагдаагийн байгууллагаас зөрчлийн тухай хуулиар тус сайтыг 20 сая төгрөгөөр торгосон гэх мэдээлэл бол түгээгдсэн. За үүнтэй холбогдуулан хүний эрхийн үндэсний комиссоос тамгын газрын даргын 2026 оны А53 дугаар тушаалаар одоо миний дэргэд сууж байгаа хүн бол захиргаа удирдлагын хэлтсийн хян шинжилгээ дотоод хяналт хариуцсан ахлах хүрээнд батулгаар ахлуулсан ажлын хэсэг бол ажилласан. За хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга олон нийтийн сүлжээнд түгээгдсэн мэдээлэл дурдсан гомдолд хууль журмын дагуу шалгах ажиллагаа явуулсан хэсэгт бол дотоод хяналтыг бол хийсэн байгаа. За дотоод хяналтыг холбогдох бүхий албан тушаалтнуудаас тайлбар мэдээлэл авах, гомдол болон гомдолд тавсарж ирүүлсэн баримт мэдээлэл, за олон нийтийн сүлжээнд түгээгдсэн мэдээлэл, за гомдол бүртгээд карт, хяналтын карт удирдлагаас өгсөн чиглэл, гомдол шалгах ажиллагааны явц, гомдлыг шийдвэрлсэн одоо хууль зүйн үндэслэл олон нийтийн цахим сүлжээнд мэдээллийн хэрэгсээр түгээгдсэн мэдээлэл болон комиссоос хүний эрх хэрэгчлөөг зөрчигдсөнтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэхтэй холбоотой хууль журмыг дагуу одоо ингээд шийдвэрлсэн эсхийг бол тус дүн шинжилгээ хийж нэгтлэн шалгасан байгаа. За энэ ган хуйгаас ирүүлсэн гомдолд тухайн үед шалгах ажиллагаа явуулж хяналт тавьж ажилласан хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга ган зориг гомдол шалгах ажиллагааг явуулахдаа комиссийн гишүүнээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу гүйцэтгээгүй холбогдох хууль журмыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. За тодорхойлбол Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26-гийн 1-ийн 5 дахь хэсэг зааснаар гомдол мэдээлэл нь эрүү зөрчлийн шинжтэй гэж үзвэл харьяаллын дагуу холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлэх нь комиссийн гишүүний хуулиар олгогдсон гомдол мэдээллийг шийдвэрлэхтэй холбоотой бүрэн эрхэд хамаардаг. Мөн хүний эрхийн үндэсний комиссийн даргын 2023 оны А4 тэг 8 дугаар тушаалаар баталсан хүний эрх хэрэгчлөө зөрчигдсөн тухай гомдол мэдээллийг шийдвэрлэх ажиллагааны журмын 2-ын 4-ийн 3-т нэгжийн удирдах гүйцэтгэх албан тушаалтан комиссийн тухай хуулийн 29-р зүйлийн 29-ийн 6 дахь хэсгийг удирдлага болгон комиссийн гишүүнээс өгсөн чиглэлийн дагуу гомдол мэдээлэл шалгах, шийдвэрлэх, шийдвэрийн биелэлтийг хангуулах ажиллагааг явуулна. Мөн журмын 4-ийн 11-ийн 1-т заасан шалгагч гомдол мэдээлэл шалгах ажиллагааны явц илэрсэн нөхцөл байдлын талаар комиссийн гишүүнд тухай бүр танилцуулж удирдамж чиглэл авч ажиллах талаар заасан. Гэтэл хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга ган зориг комиссийн гишүүн наран туяагаас гомдлыг одоо хүний эрхийн зөрчил, хувийн мэдээлэл хамгаалахтай хуулийн зөрчил хэсэгт дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэлийг өгж одоо зохилт хийсэн байдаг. 2026 оны 2 сарын 9-ний өдөр энэ чиглэлийн дагуу гомдол шийдвэрлэх ажиллагааг одоо хэрхэн явуулсан ажиллагааны явц болон гомдолд хавсаргаж ирүүлсэн холбогдох одоо баримтад хүний эрхийн эрх зүйн дүн шинжилгээ хийж шийдвэрлэлтийн талаарх саналыг танилцуулаагүй мэдэгдэлгүйгээр өгсөн чиглэл удирдамжийг зөрчин гомдлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэд шилжүүлж шийдвэрлсэн дээрх хууль журмын заалтыг тус ноцтой зөрчсөн байна. За 2 ган хуйгаас ирүүлсэн гомдлын мөрөөр холбогдох баримт мэдээллийг тал бүрээс нь бүрэн дүүрэн нягтлан хянаагүй байна. Ган хуйг гомдолдоо миний бие цемент чухал компанийн стратеги төлөвлөлт
бизнес хөгжлийн газрын дараагаар ажилдаг гэж тодорхой бичсэн байх бөгөөд түүний эрхэлж буй албан тушаал нь авилгын эсрэг хуулийн 4-р зүйлийн 4-1-3 дахь заасан төрийн болон орон нутгийн өмчт төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалт нь нийтийн албан тушаалт хамаарахаар заасан байна. Мөн нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4-р зүйлийн 4-1 хэсэг зааснаар ган хуйгийн эрхэлж буй ажил албан тушаал нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна. Гэтэл дээрх албан тушаалтан гомдлыг хянан шалгаж шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлыг нягтлан шалгаагүй харгалзан үзээгүй байна. За ажлын хэсэг бол албан бичих дурдсан эргэн ган хуйгийн зураг нь хүний биометрик мэдээлэл болох тул гэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй ба хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж буй комиссийн хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудал эрхэлсэн гишүүн энэ талаар тайлбарыг албаны байр суурийг энэ миний байгаа. Тийм учраас ажлын хэсэг энэ байр суурийг тухайн илэрхийлэхийн зүйтэй гэж мөн дүгнэлттэй дурдсан байгааг хэлье. За иймд хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга ган зориг референт холбогдох албан тушаалтан нь төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37-гийн 1-6 заасан харьяа дэжтний албан тушаалны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх мөн зүйлийн 37-гийн 1-13 заасан албан тушаалын тодорхойлт заасан зорилго зорилт чиг үүргийн хэрэгжилтийг хангах иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдлыг шийдвэрлэх гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7-р зүйлийн 7-гийн 1-6 дахь залт заасан өргөдөл гомдолд үндслэл бүхий хариу өгөх мөн тамгын газрын даргын 2025 оны А-18 дугаар тушаалаар баталсан албан тушаалын тодорхойлт заасан комиссийн гишүүний өгсөн чиглэл удирдамжийн дагуу хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд нэгжийн даргын хувьд хяналт тавих ажлыг төлөвлөн үр дүнг тайлагнах гэсэн заалтыг тус зөрчиж хариуцсан ажил албан тушаалтаа хариуцлагагүй хандаж хариуцлага алдсан гэж ажлын хэсэг дүгнэлт гаргасан байна. За энэ дүгнэлтийг үндэслэн Монгол улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын дараа төрийн албаны зөвлөлийн даргын хамтран баталсан 32 дугаар тушаалаар баталсан төрийн албан хаагчид салхины шийтгэл ноогдуулах түүнд гомдол гаргах журмын 2-5-2 заасны дагуу ажлын хэсгээс ган зориг даргыг комиссийн гишүүн наран туягаас өгсөн чиглэлийн дагуу хүний эрхийн үндэсний комиссийн даргын 2023 оны А-8 дугаар тушаалаар баталсан гомдол мэдээллийг шийдвэрлэх журмыг баримталж ажиллаагүй албан тушаалын тодорхойлт заасан зорилго чиг үүргийг хэрэгжүүлээгүй зэргээр төрийн албаны тухай хуулийн 37-гийн 1-6, 37-гийн 1-13 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл заасны дагуу сахилгын шийтгэл ноогдуулах саналыг бол тамгын дараад ирүүлсэн. За тамгын дарга хууль журам заасны дагуу хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга ган зориг төрийн албаны тухай хууль заасны дагуу сахилгын шийтгэл ноогдуулахаар сонсох ажиллагааг явуулж байна. Ажлын хэсэг энэ гарсан дүгнэлтийг ган зориг даргад бол танилцуулсан. За үүнийг үндэслэн захиргааны ерөнхий хуулийн 26-27 заасны дагуу ган зориг даргад сахилгын шийтгэл ноогдуулах сонсох ажиллагааны мэдээллийг бол ингээд өгөөд ажиллаж байна. За та бүхэн сонирхсан асуулт мэдээлэлд хариулъя. За миний энэ мэдээллийн дараа бол түрүүнд дурдсан хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудал эрхэлсэн комиссийн гишүүн нарантай гишүүн маань бол бас мэдээлэл хийх байгаа. За 2021 онд хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг батлан гаргасан энэ хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах аюулгүй байдлын хангалттай холбоотой харилцааг бол энэ хуулиар зохицуулж байгаа. Энэ хууль батлагдсанаас хойш хүний эрхийн үндэсний комист бол нэмэлт мандат чиг үүрэг нэмэгдсэн хуулиараа тусгаалan хэрэгжүүлдэг энэ чиг үүрэг буюу хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих энэ чиг үүрэгтэй энэ хяналт тавих чиг үүргийг
хуулиар одоо олгогдсон бүрэн эрхийг хүрээнд дарамтын гишүүн маань хариуцсан ажиллаж байгаа. За энэ гишүүнийг одоо бүрэн эрхээ хэрэгжүүлэх, хууль заасан чигүүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг арга зүйн одоо тусцаа үзүүлдэг тамгын газрын хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтэс бол ажилладаг. Тэгэхээр нарантын гишүүнийг одоо чиглэл өдөртөмжийн дагуу дэмжлэг үзүүлж ажилладаг тамгын газрын албаа хаагчид буюу төрийн захиргааны жинхэнэ албан тушаалтнууд бол ингэ ажилладаг. Тэгэхээр энэ албан хаагчид буюу тус хилцийн даргын ганц зэрэг даргатай холбоотой энэ асуудал дээр бол ингээд хууль заасны дагуу дотоод хяналтыг хийгээд сахилгын шийтгэл ногдуулах сонсох ажиллагаанууд бол ингээ явагдаад тэгээд өөрийнх нь тайлбар болон холбогдох баримтыг мөн аваад тушаалыг одоо гаргахаар ингээ ажиллаж байна. Хоёр асуултын сахилгын шийтгэл яг ямар шийтгэл хамаарах вэ? Тэгээд нарантын гишүүн одоо бүр ингээ процесс явсны дараа мэдж байгаа нэг ямар ч юм тийм одоо шийдэл бодоод ажиллагаа хэмжээ юм уу? Ингээд бас танах дотоодтой хариуцлагатай асуудал байгаа юм шүү. За тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс бол өнөөдөр тамгын газарт ажиллаж байгаа албан хаагч маань түрүүнд дурдсан комисс бол ер нь комиссийн дарга гишүүд бол комисс. Энэ комиссийн гишүүдийг хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тамгын газрын албан хаагчд байгаа. Тэгэхээр манай дотоод үйл ажиллагаанд эбэл цахим системийг бол ашигладаг. Энэ цахим системд бол 1 сарын 29-ны гомдол 2026 196 дугаарт бүртгэгдсэн. За бүртгэгдсэн гомдлыг бол хариуцсан гишүүн ганц зориг дараад 2026-ны 2 сарын 9-ний өдөр бол зогсон. За энэ нарантын гишүүнд бол бас нөгөө арга гэрийн бас гачигдал гарсан учраас тухайн үед бол яг зогсон даруй бол зохоогүй юм асуудал бий. Дээр нь бол өөрөө хилцээний дарга ганц зоригийн үндсэн чиг үүрэг буюу албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь тухайн гомдол мэдээллийг хүлээн аваад шалгах, шийдвэрлэх, хууль зүйн үндслэл бүхий санал танилцуулахад одоо тэр хилцээний өдөр тутмын удирдлагаар хангаж гишүүн санал танилцуулах үндсэн чиг үүрэгтэй. Тэгэхээр энэ чиг үүргээ ганц зэрэг дарга биелүүлээгүй байна. За үүн дээр юу ч хэлдэггүй гэхээр комиссийн гишүүнд бол танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл комиссийн гишүүн бол гомдол мэдээллийг шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ хуулиараа. Гэтэл комиссийн гишүүний хэрэгжүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ одоо комиссийн гишүүнээс өгсөн чиглэлийн дагуу буюу хариу өгөхөд хилцээс нэгжийн дарга нар зарим тохиолдолд хариу өгч байгаа. Энийг бид нар дотоод үйл ажиллагааны хүний эрх хэрэгчлөө зөрчигдсөн гомдол мэдээллийг шийдвэрлэх журмаараа зохицуулж явдаг. За тэгэхээр энэ журам болон албан тушаалын тодорхойлолтод заасан чигүүрийн хүрээнд ганц зориг дарга комиссийн гишүүний өгсөн чиглэл өдөртөмжийн дагуу одоо ажиллахаас гадна хийсэн ажиллагааныхаа талаар шийдвэрлэлтийн саналыг заавал танилцуулах үүрэгтэй. Тэгэхээр энэ үүргээ хэрэгжүүлээгүй энэ асуудал дээр одоо өнөөдрийн энэ нөхцөл байдал үүссэн учраас энэ төрлийн албан хаагчид арга хэмжээ тооцож байна. Ямар за зөвхөн сахилгын шийдэл байх уу ажлаас чөлөөлөх ч юм уу тийм одоо зал байдаг бол дээрээс нэмээд өчигдөр ерөнхий сайд шүүлийн дараагаас мэдээлэлгээд хариуцлага тооцсон ажлаас чөлөөлөх гэж мэдгэсэн шүү дээ. За тэгэхээр өнөөдөр одоо танилцуулж байгаа энэ дүгнэлтийг үндэслэн гарах төрийн албаны тухай хууль заасан одоо шийдвэрийн хүрээнд бол одоо төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд төрийн одоо жинхэнэ албан хаагчаас цахилгаан хариуцлага тооцох үндслийг бол ингээд зааж өгсөн байгаа хуулиараа. За энэ хуулиар 48 дугаар зүйлийн 48-ийн 1-ийн 4-р хэсэгт гарах одоо 4-р хэсгийг үндэслэн одоо сонсох ажиллагаа хийж байгаа. Өөрөөр хэлбэл таны гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48-ийн 1-ийн 4-р хэсэг заасны дагуу төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар сонсох ажиллагааг хийж байгаа. За сонсох ажиллагаа гэдэг нь юу вэ гэхээр одоо ганц зориг дарга төрийн албанд ажиллахгүйгээр сахилгын хариуцлага тооцож байгаа буюу өөрийнх нь эрх шиг хөндөгдөж байгаа учраас хууль заасны дагуу бид нар сонсож тайлбарыг авч холбогдох баримтуудад үндэслэн шийдвэр гаргадаг учраас энэ бол хуулийн дагуу явагдаж байгаа процесс ажиллагаа юм аа. Тэгэхээр тамгын даргын зүгээс бол төрийн албанаас халах сахилгын шийдвэрлийг ногдуулахаар одоо мэдээллийг өгсөн байгаа. За тайлбарыг аваад одоо тэгээд тушаалын дагуу тушаалаар албажуулна гэж ойлгох хэрэгтэй. За хоёрт нь өчигдөр буюу
6 сарын 9-ний өдөр Улсын их хурлын дарга болон Монгол Улсын ерөнхий сайд хариуцлага алдсан төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлөх болон чөлөөлүүлэхээр хариуцлага тооцоолно гэдэг мэдээллийг өгсөн. За хүний эрхийн үндэсний комисс Улсын их хурлаас байгуулагддаг байгууллага. Их хурлын дараа бол хариуцлага тооцоолно гэдэг мэдээлэл хийсэн бол Монгол Улсын ерөнхий сайд хариуцлага тооцоож ажлаас чөлөөлсөн мэтээр олон нийтэд мэдээлэл өгсөн энэ асуудал дээр бол би бас тайлбар өгөх зүйтэй гэж бодож байна. За их хурлаас байгуулагдж байгаа хүний эрхийн үндэсний комисс бол Монгол Улсын ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллага болоод энэ хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга буюу хүний эрхийн үндэсний комиссийн тамгын албан хаагч ерөнхий сайдын мөн эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлэдэг ажил албан тушаал томилох болон чөлөөлөх бүрийн эрхийг хэрэгжүүлдэг энэ субъектууд биш юм аа. Тийм учраас өнөөдөр хүний эрхийн үндэсний комиссийн тамгын даргын үндсэн чиг үүрэг бүрийн эрхийн хүрээнд энэ тамгын газарт ажиллах төрийн захиргааны албан хаагчдыг томилох болон чөлөөлөх ийм эрхтэй учраас өчигдрийн тэр мэдээлэл дээр буруу зөв бас ташаа ойлголтыг олон нийтэд өгсөн байна гэж харж байгаа учраас өнөөдөр энэ хүний эрхийн үндэсний комиссийн тамгын даргын хувьд энэ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хүний эрхийн үндэсний комисс Улсын их хурлаас байгуулагдсан энэ байгууллага хараад бусаар биедан үйл ажиллагаа явуулж жил бүр Улсын их хурлд хийсэн ажлынхаа илтгэлийг танилцуулдаг. Тайлан биш илтгэлийг. Дээр нь хүний эрхийн үндэсний комисс тамгын газартай байна гэд хүний комиссийн тухай хууль заасан. Тамгын газрын албан хаагчид бол тамгын газрын даргын тушаалаар томилогдож мөн чөлөөлөгддөг. Дээр нь энэ албан хаагчид төр албаны тухай хууль заасны дагуу төрийн албаны ерөнхий болон тухайн мэргэжлийн албан тушаалд шалгуур шаардлагыг хангасан тусгай шалгалтуудыг өгж төрийн албаны зөвлөлд зарласан энэ сонгон шалруулалт орж тэмцэж төрийн албаны зөвлөлийн тогтоолыг үндэслэж тамгын дарга бол ингээд томилдог байгаа. Тийм учраас та бүхэнд өчигдрийн эрхлэх албан тушаалтнуудыг хийсэн мэдгэтэлтэй холбогдуулан энэ мэдээллийг өгч байна. Хүний эрхийн үндэсний комисс цаашдаа нийтийн албан тушаалтны зургийг хүний мэдээлэл хийж үзгүй энэ За түрүүн би мэдээлэл хийж байхдаа хэлсэн хүний эрхийн үндэсний комисс өнөөдөр тусгайлсан чиг үүргийн мандатын хүрээнд 3 тусгай нэгжийг бол хариуцсан ажилдаг. Үүний нэг нь хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэг бүхий өөрөөр хэлбэл хууль тусгайлан бүрийн эрх чиг үүрэг олгосон энэ ажлыг хариуцсан ажиллах хүн бол манай Нарантьяг шүн буюу комиссийн хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудал эрхэлсэн гишүүний ажлыг хэрэгжүүлж байгаа. За энэ гишүүний ажлаа бүрийн эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг хилтэс ажилдаг гэж би түрүү хэлсэн. Дахин хэлье. Тэгэхээр энэ зураг ган хуй гэж хүний зургийг олон нийтийн сүлжээнд тавьснаас үүдэн алтан бичиг тусгасны дагуу биометрик мэдээлэлд мөн эсэх асуудал дээр хариуцсан чиг үүргийн гишүүн маань үргэлжлүүлээд мэдээлэл хийх учраас гишүүнээс тодруулаад энэ талаарх үндэслэлийг болон албаны байр суурийг та бүхэн сонсоорой. Ажлын хэсгийн дүгнэлтийг бол танилцуулж байгаа. Ажлын хэсэг энэ дээр дүгнэлт хийх боломжгүй гэдгийг та бүхэн дуртаад гишүүн бол энэ үндэслэлийг бол тайлбарлах юм шүү. За гишүүн за өөр нэмэлт асуулт байхгүй бол би ган хуйг хүний гомдлыг тэгэхээр дахиад шинээр танаа шалгаж хэлэхөө энэ хэв мэдээллийн байгууллагын үүссэн асуудлыг тэгвэл яах вэ би болов. За шийдвэрийг гаргахаар төслийг өөрт нь танилцуулаад тушаалыг авч болно. Тий. Тэрийг сахилгын шийд тушаал гаргахын өмнө залуучууд бас сайн ойлгох хэрэгтэй. Тушаал гаргахын өмнө хэний ч тэр иргэдийн ч гэсэн эрхийн асуудал хүндэгдэх иргэдээс сонсох гэдэг асуудалтай яг адилхан төрийн албан хаагч төрийн албанд ажиллахгүй боллоо та гэдгийг тэр хүнд эхэлж мэдэгдээд сонсно гэдэг маань тайлбарыг аваад
Тэгээд ер нь шийдвэрээ гарган дүгнэлтийг үндэслээд түүн дээр тухайн албаагч гомдлоо гаргаад явах эрх нь бол хуулиар бас нээлттэй учраас тамгын даргын хувьд ганц зэрэг дараад төрийн албанаас халах сахилгын шийдвэрт ногдуулахаар одоо шийдвэрийг гаргаад энэ шийдвэрийнхаа талаар өөрт нь мэдэгдсэн байгаа гэж та бүхэн ойлгоорой. За тэгээд Нарантын гишүүнийг өрье. За тийш сууж тахгүй. За тодорхой нэг тодорхой юм дээр нэг бас хүүт юм гэдэг. Гүнч доошоо бүр ягаад явчлаа. Чи тахгүй л. За тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн дотоод хяналт шалгалтын үр дүн гарч нийтэд танилцуулах хүртэл бол хувийн мэдээллийг хамгаалах асуудал хариуцсан гишүүний хуваар хэвлэл мэдээлэлд одоо байр сууриа илэрхийлэх, тайлбар хийхийг хязгаарласан. Учир нь комиссийн гомдол шийдвэрлэх ажиллагаанд алдаа дутагдал гарсан байж болзошгүй нөхцөл байдлыг хянах ажиллагаа хараат тусаар явагдах ёстой. Алдаа дутагдал хаана гарсныг баримтад үндэслэж нөлөөнд автахгүй тогтоож цаашид комиссийн гомдол шийдвэрлэх ажиллагаа хэвээ явагдана. Байгууллагын зорилго зарчим, үнэт зүйлсийн төлөө шударгаар хичээн ажиллаж байгаа ажилтнууд айдас түгшүүргүй, эргэлзээгүй ажиллах нөхцөл хангагдана. Юу болов? Хэн шийдвэр гаргав? Гомдол шийдвэрлэх журмыг зөрчсөн үү? Асуудал гарсан бол тэр асуудал комиссийн гишүүндээ байсан уу? Эсвэл бусад албан хаагчдын асуудал байсан уу гэдгийг дотоод хяналт шалгалтын ажлын хэсэг хараат тусаар тогтоох нөхцөлийг бүрдүүлэх үүднээс комиссийн гишүүний хуваар олон нийтэд хэвлэл мэдээлэлд бол байр сууриа илэрхийлэх боломжгүй байлаа. Нөгөө талаас нийтийн албан тушаалтны гэрэл зураг биометрик мэдээлэл мөн үү? Хэвлэл мэдээлэлд гэрэл зураг нийтлэх нь зөрчлийн тухай хуулийн 6-гийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүний эмзэг мэдээллийг хууль бусаар олж авсан, боловсруулсан, бусдад дамжуулсан, задруулсан ийм үйлдэл мөн үү гэдэг дээр гэдэг асуултанд даруй хариулах нь бол хэвлэлийн эрх чөлөө, хүний хувийн мэдээллийг хамгаалах энэ хүний эрхийн талаас нэн чухал асуудал жишг тогтож болзошгүй учраас бас комиссийн гишүүний байр суурийг даруй мэдээлэх нь зохистой юм аа. Тэгэхээр мэдээлэл сэтгүүл зүйн бүтээлд нийтлсэн нийтийн албан тушаалтны гэрэл зураг биометрик мэдээлэл биш юм аа. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4-р зүйлийн 4-ийн 1-ийн 1 дахь заалтад биометрик мэдээлэл гэж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, програм хангамжийн тусламжтайгаар хүнийг тодорхойлох боломжтой гарын хурууны ихээ, нүдний солонгон бүрхөвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний бие махбодтой холбоотой биеийн давхцахгүй өгөгдөл гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл хүний нүүр царайг гил гаргасан зураг биометрик мэдээлэл гэж тооцогдоход хоёр нөхцөл хангагдах ёстой. Нэгдүгээрт хүнийг хэн болохыг тогтоох зорилготой байх ёстой. Тэр ажиллагаа, тэр үйлдэл. Хоёрдугаарт тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, програм хангамжийн тусламжтайгаар энэ тодорхойлох ажиллагаа явагдах ёстой. Энгийн гэрэл зураг хүний хувийн мэдээлэл байж болох боловч эдгээр хоёр шаардлагыг хангахгүйгээр биометрик мэдээлэл биш юм аа. Дараагийн асуудал нийтийн албан тушаалтны албан үүрэг, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн зохицуулалт энэ тохиолдолд мөн хамааралтай. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт сэтгүүл зүйн эсвэл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно гэж заасан нь олон нийтийн мэдэх эрх, хэвлэл нийтлэх эрхчлөөг хангах үүднээс хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахыг зөвшөөрсөн зохицуулалт юм аа. Энэ зохицуулалтыг мөн зүйлийн 2 ба 3 дахь заалтаар тогтоосон шаардлагад нийцүүлэн мөрднө. Тэгэхээр гомдлыг шийдвэрлэхдээ гэрэл зургийг биометрик мэдээлэл буюу эмзэг мэдээлэл гэж дүгнсэн. Мөн хувийн мэдээллийг хамгаалах болон нийтийн эрх ашигт хамаарах асуудлыг мэдэх олон нийтийн эрх ашигын тэнцвэрийг хангаагүй. Гэрэл зургийг нийтлсэн байдал нь зөрчлийн тухай хуулийн 6-гийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарна гэж тодорхойлсон мэргэжлийн алдаа болсон байна. За нэгдүгээрт нь бол та өөрөө хянах
өстой танд өөрөө ингэ шийдвэрээр хэлэлцүүлээд явсан гэдэг мэдээллийг тухайн ганц зураг гэдэг албан тушаалтнаас бид өчтөр тодорхойлон мэдээлэл авахд бол өөрөө өгсөн. Тэгэхээр хэн худлаа яриад байгаа гэдэг асуудал үүсч байна. Тэнгуүс та өөрөө бас тэр хянах чалгал тэмцлийн ажлыг бүрэн үүсгэж чадсан уу чадаагүй юу гэсэн. За хоёрдугаар нь одоо цаашдаа яг тухайн тэр мэдээллийн байгууллагуудыг гомдол мэдээлэлээр гам нэгийн асуудал дээр яаж танах юм шийдвэр гаргах хэрэг мэдээллийн байгууллагууд. За тэгэхээр эхний асуулт та мэдсэн үү? Хяналт авах боломжтой байсан уу гэсэн асуултан дээр бол яг ийм албан бичиг явсан болохыг бол хэвлэл мэдээллээр асуудал гарсан даруйд би мэдсэн. Ямар агуулгатай бичиг явсан, яагаад явсан бэ гэдгийг бол тэр даруйд хүний хувийн мэдээллийг хамгаалах хэлтсийнхаа албан хаагчдтай ярилцаж, за энэ асуудлыг биометрик мэдээлэлтэй холбоотой асуудлыг би хэрхэн үзэж байгаа байр сууриа илэрхийлсэн. Тийм учраас би түрүүнд эхэнд мэдээллийн эхэнд хэлсэн комиссийн дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаа энэ байгууллага цаашдаа үргэлжлэх ёстой. Гомдол шийдвэрлэх ажлыг, хэцүү ажлыг хариуцдаг ажилтнууд удирдлага нь хууль бусаар өөрийг нь хилмигдүүлэхгүй гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажиллах ёстой. Тийм учраас комиссийн гишүүний хувьд би ингэж үзэж байна гэдэг байдлаар байр сууриа илэрхийлэх нь энэ хараат бус дүгнэлт гартал маш зохимжгүй байсан учраас бол байр сууриа илэрхийлээгүй гэж хэлсэн. Тэгэхээр миний хувьд бол надад байгаа миний факт бол би одоо явсан албан бичиг болоод нөхцөл байдлын талаар хэвлэл мэдээллээс ийм албан бичиг явжээ гэдгийг бол мэдэж авсан. Цаашдаа ямар арга хэмжээ авах ёстой юм бэ? Тэгэхээр энэ бол хүний эрхийн үндэсний комиссийн үйл ажиллагаанд бид одоо сургамж болж байна гэж үзэж байна. Яаж комиссийн дотоод хяналтыг сайжруулах юм? Яаж одоо гомдол хяналт шийдвэрлэх журмыг хэлбэрлэлтгүй мөрдүүлэх юм? Хэлтсийн одоо дарга нар зарим тохиолдолд бол одоо гомдолд хариу өгөх эсвэл аль нэг байгууллагт шилжүүлэх энэ арга хэмжээг комиссийн гишүүний чиглэл мэдэгдэлгүйгээр явуулж болно гэсэн хэрвээ ийм ойлголт байгаа бол энийг нэг мөр болгох ёстой. Тэгэхээр бид цаашдаа ийм арга хэмжээг авах одоо үүрэгтэй. Та хариуцлага ажлын хариуцлага авсан биш үү? Та өөрөө ямар хариуцлага өгөх юм? Доод ажилтнаа асуу хариуцлага өгөөгээд ингэж явчих юм уу? Сургалтын ингээд түрүү бас нөхцөлтэй байсан гэдгийг хэлчих шиг болсон. Юу Дараа сарын 9-ээс хойш 4 сарын хугацаанд тий дараагийн нэг асуулт бас явуулсан байна. Тэ хүний эрхийн үндэсний комиссийн шийдвэр ингээд үлдэх юм уу гэд. За ямар хариуцлагыг та хүлээх юм бэ? Энэ дээр бол би ямар нэгэн хариуцлагаас би яах вэ? Ямар хариуцлага хүлээх вэ? Хариуцлагаас мултрах уу гэдэг асуулт бол надад сонирмшээ. Ямар ч хариуцлага, ямар ч нөхцөл байдал тулсан тайлбараа хэлээд баримтаа одоо яриад нөгөө талаасаа надад хамгийн чухал асуудал бол хүний эрхийн үндэсний комиссийн хэвийн үйл ажиллагаа цаашид өргөдөл гомдол одоо шалгах шийдвэрлэх. Ер нь бусад комиссийн одоо хяналт шалгалтын хүнд хэцүү чиг үүргийг хэрэгжүүлдэг албан хаагчид удирдлагатай итгэх итгэлтэй урагшаа ажиллах нь бол миний хувьд маш чухал асуудал. Юуны өвчтэй байсан тухайн нөхцөл байдлыг. За тэгэхээр 1 сарын 30-ны өдөр бол анх гомдол хүний эрхийн үндэсний комиссид бүртгэгдсэн байсан. За энэ бүртгэгдсэн гомдлыг бол 2 сарын 4-ний өдөр комиссийн дарга над руу зогсон байсан. Би 2 сарын 9-ний өдөр бол хэлтсийн дарга руугаа хүний эрхийн зөрчил, хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулийн зөрчил мөн эсэхэд дүн шинжилгээ хийж танилцуулаа гэсэн чиглэлтэйгээр зогсон. Энэ хугацаанд одоо надад хувийн нөхцөл байдал тулгарсан. Миний настай эмээгийн одоо нас орж ажил явдал болсон учраас 5 дахь өдөр ажил явдлыг дуусгаад нэгдүгээр өдөр ажилдаа ирээд 9 цагт гомдлыг зогсон ийм одоо үйл явдал болсон. Юутай холбоотой зөрчлийн хэрэг яаж шийдвэрлэх вэ? Хүний эрхийн үндэсний комиссийн дүгнэлт яах вэ гэдэг асуудал. За энэ дээр мэдээж одоо зөрчлийн одоо шийдэх тогтоол шийдвэрийг хүлээж авснаас хойш гардаж авснаас хойш 5 хоногийн дотор бол гомдол мэдээлэл гомдол гаргах ийм эрхтэй. Тэгэхээр өчигдөр зөв эмэн сайтын сэтгүүлч Долгор сүр надтай бас нэлээд хугацаанд ярилцсан. Тэгэхээр гомдол мэдээлэлээ гаргана гэдгийг мөн одоо бусад асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр гомдол мэдээллийг одоо гаргаж шийдвэрлэх ажиллагаа бол явагдана. Мэдээ зөрчлийн шийтгэлийг оногдуулах нь хүний эрхийн үндэсний комиссийн бүрэн эрх чиг үүрэг биш. Хүний эрхийн үндэсний комисс ямар ч байсан биометрик мэдээлэл гэж комиссийн гишүүний хувьд биометрик мэдээлэл гэж одоо юу юм бэ? Энэ нь бол нийтийн албан тушаалтны зургийг, гэрэл зургийг нийтлэх нь хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулиар хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал дээр маш тодорхой тайлбараа өгөх нь бол дараагийн одоо зөв жишгийг тогтооход, тэнцвэртэй жишгийг тогтооход бол ач холбогдолтой болно гэж үзэж бас энийг одоо яарвчлан өнөөдрийн шалгах ажиллагааны одоо үр дүнг танилцуулах энэ хурал дээр
танилцуулах нь зүйтэй гэж би шийдсэн. Олон баримттайгаа хамт одоо нийтэлсэн байсан шүү дээ. Баримтын тэгээд хүний зурагтай. Ийм нөхцөл. Та процессын алдаа гаргасан гэдгийг хөдөлгөөн зөвшөөрөх. Та өөрийнхөө доотлын өөрийнхөө хяналтанд ажиллаж байгаа ажилтнаа өөрөө хяналт тавьж чадаагүй байна шүү дээ. Ийм асуудал бас гарч ирж байна. Тэгээд алдаа гаргаснаа танаас залруулах гаргах уу? Одоо нэг тэрх хөдөлсөн байна шүү. Тэгэхээр тамийн газрын ажилтнуудтай холбоотой нэг юу баярыг цааж үзэх. Одоо жишээлбэл энэ бол нийтэд ил болсон зүйл болохоос биш. Өөр одоо тамийн газрын ажилчид ямар нэгэн одоо хүний ингээд тохиролцсон ч юм уу шиг зөрчилсөн байж байх магадaltaй байна. Энэ дээр ямар ажлууд авч ирэх юм. За тэгэхээр ер нь бол хүний эрхийн үндэсний комиссийн гомдол шийдвэрлэх ажиллагаанд одоо холбогдох дотоод журам өрдөгдөж байгаа эсэх асуудал дээр энэ дээр хяналтыг сайжруулах ёстой гэсэн ийм байр суурийг би өнгөрсөн 5 өдөр болсон комиссийн хурлаар бол илэрхийлж албан ёсоор протоколд оруулсан байгаа. Мөн одоо энэ 7 хоногт энэ нөхцөл байдлыг мэдхээсээ өмнө хүний хувийн мэдээллийг хамгаалах хэлтсээр шийдвэрлэгдэж байгаа энэ онд шийдвэрлэгдсэн бүх гомдол гаргасан хүмүүст өгсөн хариу холбогдох байгууллагуудад явуулсан хариунууд дээр бол одоо хяналт тавихаар гомдол мэдээллийг татаж авчаад ингээд байсан. Тэгэхээр цаашдаа энэ процесс бол сайжрах ёстой, үйл явц сайжрах ёстой. Та хяналтаа тавьж чадаагүй юу гэдэг асуулт тавигдж байна. Тэгэхээр комиссийн одоо гомдол шийдвэрлэх ажиллагааны журманд заасны дагуу гишүүний хяналт 2 тохиолдолд орж ирдэг. Эхний тохиолдолд бол чиглэлээ өгдөг. Энэ асуудал дээр яаж шалгах шийдвэрлэх юм бэ? Юугийн шалгах шийдвэрлэх юм бэ гэдэг дээр чиглэлээ өгдөг. Би чиглэлээ өгсөн. Дараа нь чиглэлийн дагуу ажиллаад ийм нөхцөл байдал тогтооглоо. Одоо яаж шийдвэрлэх вэ гэдэг асуултыг одоо хариуцсан ажилтан болон холбогдох хэлтсийн дарга бол комиссийн гишүүнтэй танилцуулж, албан бичгийн төслийг бас танилцуулж зөвшөөрөл авдаг. Тэгэхээр зөвшөөрөл авах процесс бол явагдаагүй байна. Тэгэхээр одоо би энэ дээр ямар хариуцлага хүлээх вэ гэдэг асуудлыг хууль ёсоор хэлэлцэх хүний эрхийн үндэсний комисс болоод бусад одоо газруудад тайлбараа өгөх шаардлагатай хариуцлага гаргах хэмжээг хүлээж авахд бэлэн байна. За залруулга гаргах гэдэг асуудал өнөөдрийн миний тайлбар бол хууль зүйн тайлбар биометрик мэдээллийг яаж ойлгох вэ гэдэг нь өөрөө бол одоо комиссийн гишүүний байр суурь мөн. Тэгээд яг одоо энэ дээр энэ бол залруулга байжээ. Одоо эн чинь өөрөө баг залруулгын шинжтэй үйл ажиллагаа болж гэнэ үү гэж ойлгож байна. Тэгэхээр энэний дараа албан ёсоор энэ бичгийг хаа нэгэн газар явуулах уу гэвэл шаардлагатай тохиолдолд энийг явуулах боломжтой. Ер нь мэддэггүй ийм асуудал болсон байх магадлалтай юу ганц илүүлж байгаа юм шүү дээ. Магадлалтай гэж үзсэн учраас би хяналт шалгалт тавих ёстой юм байна гэд мэдээ материалыг татаж авсан. Мөн комиссийн хуралд одоо энэ гомдол шийдвэрлэх ажиллагааны журмуудыг одоо гомдол шийдвэрлэх ажиллагааны журмыг мөрдөх энэ нөхцөл байдлыг сайжруулах шаардлагатай гэдэг саналыг өнгөрсөн 7 хоногт оруулчаад байсан гэсэн. Баримттай нь одоо өөр одоо ерөнхий мэдээллийн байгууллагууд баримттай ийм одоо нэг албан тушаалны зургийг нийтлж болохгүй юм уу тийм энэ дээр бас тайлбар болж байгаа. Энэ жишээ бол ийм баримттай энэ зургийг хавцсан. За тэгэхээр энэ дээр би маш тодорхой хэлсэн гэж бодож байна. Гэрэл зураг одоо энгийн гэрэл зураг болвол биометрик мэдээлэлд тооцогдохгүй тий. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 2 заалт биометрик мэдээллийг юу гэж тодорхойлсон мөн 12 дугаар зүйлд хэвлэл нийтлэх сэтгүүл зүйн үйл ажиллагаанд хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсрох үйл ажиллагаатай холбоотой залтыг маш тодорхой тайлбарласан. Энэ нөгөө одоо баримтаа гаргаж тавьсан эсгээс үл хамаарч гэрэл зургийг нийтлсэн нь өөрөө одоо биометрик мэдээлэл биш юм аа гэдэг дүгнэлтийг маш тодорхой хэлсэн гэж ойлгож байгаа өөрөө. Одоо тэгээ 20 саяар тургуулсан мэдээллийн байгууллага хөрөг бичиж гэсэн үг. Түрүүн таны 5 хоног ярьсан 5 хоногийн хугацаа дууссан. Гардаж авснаас хойш 5 хоног тооцогдох учраас энэ эрхээ бол сэтгүүлч өөрөө мэдж байна лээ. Танахаас одоо ингэ цагдаа бодож бичиж явуулахгүй манай ингэ хатаатай шийдвэр байсан байна гэж юм уу те. За энэ нөхцөл байдлыг бид ярьж байгаа шийдээ ямар ч байсан өнөөдрийн илэрхийлж байгаа албан одоо комиссийн гишүүний хувьд илэрхийлж байгаа албан байр суурь бол хууль зүйн хангалттай тодорхой хариулт болсон байхаа гэж бодож байна. Энийг одоо албан бичгээр буулгаад явуулахад бол ямар нэгэн асуудал байхгүй. За баярлалаа.